өөрөө зэрэг. Хүүхэд төмөрсөн хоёр зүйлэмнүүд харамдаа хажаараа багаараа хийж байгаа. За харамдаа хажаад хоёрдугаар алхам юу гэж багтаа хийхгүй. Хоёрдугаар алхам одоо яах вэ? За харамдаа ашиглаад хажаа ажиллагаасаа харамдаа ашиглаад тарах. За хурд төмдийнхөө хожимгийн хооронд нь хайлаад за ингээд гүйгээд миний өгөх доогуур. За ингээд гүйгээд. За ингээд хажуу тал руу татаад өгнө. Тасаараа дэше ингээд гаргаад ирэнгуул энэ дээр юу гарч ирэх нөө? Энэ харж ийн огшихаа хийж байгаа заа. Нараа ингээд дэше татаа гаргаад. За дахиад хажуу талаар нь гүйгээр өгөх. Ингээд за ингээд дахиад гаргаад. Гаргаж ирсэн зүйлдээ хараад авах та. Эндээс юу нь ядарсан гэж бодож байна багш та. Оо сайн байна. Төмөр ядарсан. За төмөр ядгаа дууссан баг аль вэ багш та? Манай багш. Оо сайн байна. За хамгийн ихэнд танаа хэлсэн. За төмрийнхаа гаргаж ирсэн наад золитой хараа ямар зүйл харагдсан юм бэ гэж хэлээд. Оо сайн байна. За сайн байна багш. Чи хараа. Одиш тийм. Яа ингэ гараад шүү тийм үү? За тийм үү явчихлаа. За тэгвэл төсөлтийн хавтан бичлэгээр бичиж юм. За хамгийн сүүлд юу ядарсан мэдээ тэрийгээ шалтгаан дээр байна. За тэмдэглэсэн үү? За түүрийг бид нар химийн тэмдэглэгээр феррум гэж ингэж хэлдэг. За багштай тэмдэглээд аваа. Феррум. За тэмдэглэгийн дуудлага нь феррум. За манай 2003-аас 2005 онд хэлсэн төмрийг хэрэгж байсан. За хамгийн ихний элемент төмөр гэж үздэг. За тэгвэл түрүүний багууд маань ярьжсэн төмрөөр бид нар ангах болон амьдрал их удаа хэрэгж байсан гэсэн. За төмөр маань байгалийн гадуур 5% агуулмжтайгаар гэх юм байна. За төмрийн дуудлагын феррум гэж нэрлэдэг. Үеийг систем төмрийг феррум гэж тэмдэглэдэг болно. Тэмдэглэлийн хараа багш. За манай төмрийн нөөц газрууд байдаг. Хаана байдаг гэж байна. Статийн уншчих уу? Шүгатэр аймгийн салхитад. Оо сайн байна. Шүгатэр аймгийн салхитад байдаг юм шүү. Уншаад байна. Сэтэн аймгийн төмрийн аваа. Оо Сэтэн аймгийн маань төмөртийн аваа гэдэг газар байна. Тийм үү? Наа шүү. За сайн байна. Тэгвэл Монгол ард төмрөөр түүхийг сонссон уу гэдэг? Дахны төмөрлүүдийг ямар төмрүүд хийдэг юм бэ? Чамд өгч. Өшөө. Өшөө. Арматур төмөр хийдэг. За сайн байна. За тэгвэл төмрөө хийдэг. За нэг хараа. Түн төрлийн төмрийг амьдрал их удаа үзснээр ямар өөрчлөлт гарсан бэ? Гарсан өөрчлөлтийн багштай гэдэг юу гэж бодож байна? Багууд хаалт ярьсан багштай гэж байна. Багаар ярьсан төмрийг хэрэглэснээр ямар өөрчлөлтийн амьдрал гарсан бэ? Тэрийг хэлээд байна. За хоёр эдийн хэдүүсээ хийж ирсэн гэж байна шүү. За шүү. Оо маш сайн байна. За сайн байна. Яг энэ гурван зүйлийг мэдээд авах. Хамгийн цэцэг цэцэгтэй болсон хүмүүс. За дараа хийхийн тулд ажлын салбар хөгжсөн юм байна. За дараа төмөртэй болоод ажлын салбар хөгжснөд хүчирхэг
위험하지 않습니다. За бидний хичээлийн зорилго маань заахын уншчих багштай. Заанад анхны төлөвлөлт хүмүүний төл болон өнөөдөр надад ирсэн засаг захиргааны гэж бүрийн зөвхөн аамсан. За тэгвэл энэ зорилгын хүрээнд бид нар дараах зорилтыг хүрээлээ. За энэ ажиллах. Хүмүүс төсгийн үйл төрөлсөн шинж бүрийн зохион байгуулалт өнөөдөр гарав. Асан. Тэгэхээр төсгийг Nugo ay pagmando. Ya, kami
Төрөөсөн хаантай, засагтай, өөр цаазтай, тэгээд газар нутагтай. Тэгээд Монголын ардыг төр дуусан хүннөө. За багийнхаа бүтээлээ наагараа. Таны хангасан. За дараагийн юм бол. Төрөөсөн шинжин зэргийн төрөөсөн байгууллагатай өдөртөг шаардсан. Монголын ардыг төрсөн хүннөө тэгээд тэрийг өдөртөж авсан модон шиг. Тэсүн мод. Төрөөсөн шинжин хаан цагттай анд үзтэй өөр дүрмтэй засаг хангаатай газар нутагтай зэргийн сартай өсөлтсөн чадамжтай. Тэгээд Монголын ардыг төрсөн хүннөө бүрэн энэ нийтийн тавлын хоёрын зам заасан цагтын мод. Сайн байна. Яа дараагийн юм бол. Төр усын үнчин үндсэн шинжин хууль бүрэн дүрмтэй ард иргэдтэй газар нутагтай. Тэгээд Монголын ардыг төрсөн хүннөө нийтийн тавлын хоёрын зам модон шинээр. За тэгэхээр улсын үндсэн шинжээ үгж бүгдээ сайт байгаа. Гадар нутагтай туан буюу ард түмэнтэй өдөртөг засаг зэрэгтэй ажиллаж байна. Манай одоо бүгдээрээ маш сайн тодорхойлсон байна тийм ээ. За Монголын ардны төв тусах хүннөө. За хаантай гэдэг нь бүгдээрээ өмнө 5 дугаар ангидаа үтсэн учраас бүгдээрээ хаантай гэдэг нь. За газар нутгийн хэсгээс бүгдээрээ
чангалмаануудын эргэн тойронд 300 гаруй нууц шавцны 30-ыг ухаж мартаж судалсан байна. Үүрд хүрэл төмөр гэхэд утга олон зөв гэх мэт олон зүйл олсон ба энэ нуудыг 1998 онд аймгийн хамгаалалтанд авсан байна. Энэ бол аль үеийн дурсгал хамаар байна. Нүгийн үеийн маш сайн. Чангалмаануудын эргэн тойронд түүгийн олон улс хамгаалдаг 300 гаруй буш байгаагийн уг орчмыг нь мартсан шинжжээ. Эдгээр бушийг мартсан суудаж төмөр ясан чинжаа байдлын илрээдүй хүний бие тусах шүүх олон бүсний арга товруу тойд алтан ба хар тугалган нүдтэй шилээ тарганы саяан зүуд альбий дүнс бүхий хүрэл эдгүүдийг модоо аяг тавг олон тооны шавар тав суудаг хүрэл тогооноос өсгий идэд оржээ. Сэдэн зовцоо нэмэн хасаа. Тэр хүмүүний дурсгал Монгол улсаар эдгүүр боддог байна тий. За саний багийнхны хэлсэн илэрдэг бүгдээрээ тэмдээд аваад одоо бүгдээрээ Монгол орны газрын зураг дээрээ мөн багаараа танаа баг төсөн мэдээлэл ямар ангийн гадар бүтэнээрээс авсан вэ гэдгийг өнгөөр ядгаж боднаа. За багаараа ямар ангиас авсан бэ? Суугадчлаа. Энэ
Өөрчлөгдсөн.
ясаандаа талсан болохоор өмнө төмөр зур байгаад загтсан бол одоо өөрөө хороо аймаг гэж амьдсан. Маш сайн байна.
Команд. Хитэн смайл авсан байна. За, доноо смайл авч бүгдээ цаг хугацаанд даалгавруудаа хийсэн юм ээ. За, дараа нь түр багийнх маань хитэн смайл 5 смайл авсан. Дараа нь соёл багийнх маань 7 смайл авсан байна. Түнүү ус багийнх маань 6 юм. 6 смайл. Түр дус багийнх маань 6. За, ингээд хамгийн дадлаг ажлын маань цаг хугацаанд хамгийн ихэвчлэн снайп баг байна. Төмрийн үеийн ус хоёр баг. За, энэ хоёр багийнда бүгдээрээ баярлалаа. За, хамт уншаач. Өндгөө хөгч болох хамгийн том мэдээ бол талархал юм. За, өндгөө хөгч болох хамгийн том мэдээ бол баяр. Талархал юм. За,
Өнөөдрийн хичээлээр амар нэг л багш 40 минутын хичээлийг заадаг юм бол одоо 4 өөр мэрэгжлийн багш нэг хичээлийг зааснараа онцлог байна. Энэ хичээлээр бид өнөөгийн гар урдаар соёл олдор зэрлэг гэмэд олон зүйлийг мэдэж авлаа. Өнөөдрийн хичээлийг заасан багш нартай бүгдийн талбарыг ганц ганцаараа заадаг байсан бол одоо 4 өөр хичээлийн багш нар биднэрт хичээл заасан. Тэгээд энэ их ойлгомжтой бас гоё явлаа. Тэгээд хичээл хөтөлбөртэй болсон сурагчтай болон багш нартай баярлалаа. Өнөөдрийн хичээлийн хичээл явуулсан. 4 багш нэг баг болж авчихсанаар энэ хичээл дуусчихсан. Тэгээд энэ хичээлээр бүгд толгойн живсэг эртний өнөөдөр өнөөдрийн хичээлээр бид өнөөдрийн довтлооноос сэргийлж цагаан хэмээн барьсан тухай өнөөгийн эсгийн урлагийн үүсэл хөгжил болон туршилтаар төмрийг гаргасан. Энэхүү хичээлийг заасан дөрвөн өөр мэргэжлийн багш нартай баярлалаа. Хичээл тэтгэвртээ оролцсон нийт сурагчдаа баярлалаа. Өнөөдрийн хичээлийн сонирхолтой болох Төв аймгаас анхны хөгжмийн зэвсэг болох ясан хуур болсон. Энэ нь их сонирхолтой зүйл байсан. Тэгээд өнөөдөр 4 өөр багш хичээл орсон багш нартай баярлалаа.